нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi Brand 2013 оны хавар соёл урлагийн сургуулийг дөрөнд дуулаа шимэгчлэр төгссөн. Бас миний дуучин болох мэргэжил маш их нөлөө үзүүлсэн хүн бол Монгол Улсын гавьяа жүжигч Ариун Нэгч маань. Тэгээ би Ариун Нэгчийг хараад би ерөөсөө яг Ариун Нэгч л дуучин болно гэл миний эргэн тойрны ер нь ойр дотны хүмүүс бүгд мэдж байгаа. Намайг ер нь цэцэрлэг тахаас ихсүүлээд ээж маань ерөөсөө одоо ямар нэгэн тэмцээн уралдаанд орох бүхэл зүйлд үргэлж хамтдаа яваад тэгэл хоцгонор одоо дуулах дууг мөрөлт хамт бэлцээд би чинь зарим үед тэмцээнд тэнцэхгүй гээл гараал ирнэ тэгэл ээж уйлаад ээжигээ дагаал ерөөсөө ээжтэйгээ ерөөсөө байгаль хамт байдаг гэсэн. Гаднаасаа гоё харагдах чинь нэг өөр. Гэхдээ дотоод сэтгэлийн гэрэл гэгээ гэдэг чинь бас нэг өөр юм байдаг байхгүй. Чамд хоёулаа байгаад байна. Их гоё юм гээ баяр хүргээ тэнцсэн. Чи өөрөө мэдэрсэн те. Ялангуяа өнгө алдсан юмнууд бол байгаа, жижиг сажиг юмнууд байна. Тэрийг бол яах вэ? Чи бол дасгал сургуульд хийгээл гайгүй болчихно. Би бол чамд итгэж байна. Тийм учраас тэнцсэн. Амар хичээж байгаа чинь мэдэрэгдээд байна. Айгу хичээж байна. Хичээжсэн мөртлөө ямар их өнгө алдав. Ямар ч байсан би өөрийнхөө санаа бодлыг хэлчихлээ. Тэгэхээр зэрэг миний хувьд тэнцээгүй. Хаач утсан миний одоо оролцсон тоглолт бүрт ээж минь хамгийн түрүүнд нэрээ суучихсан үздэг. Тэгэл ээжтэй маш хайртай. Ээжийнхээс төслийг цааш нь илүү биелүүлээд тийм ээ бүр сайн алдартай дуучин болно гэж хэлмээр байна ээжтэй. Харин тэгт аанч тархан байгаад ирч чадсангүй зурагтаар л үзэх. Ээжтэй энэ орой мэндийг үргээ яг одоо гадаа цасараад их гоё юм гин. Тэгээд охин ямар ч хэсэн зорьсон тэмцээндээ ороод тэнцчихлээ. Тэгээд танд маш их хайртай шүү гэж хэлмээр байна. My Voice миний дуу хоолой. Хамгаас эрхэм гэр бүл дуу хөгжим түүний амьдралын утга учир ажээ. Цэгцтэй цэвэрхэн дуулалт, эмгтээлэг, ихэмсэг байдал өнөөдөр түүнийг тодтогч өглөө. Дуучин болохчийн хүсэл түнд би гэр бүлийнхээ үргэлжлэл болж өөрийнхөө бас ээжийнхээ хүсэл мөрөөдлөгч биелүүлэх тэнүүн бодлоор том алхам хийлээ. Ирээдүйн их амжилтын эхлэл тань энэ тайз байг.
өөр. Гэхдээ дотоод сэтгэлийн гэрэл гэдэг чинь бас нэг өөр юм байдаг байхгүй. Чамд хоёулаа байгаад байна. Их гоё юм баяр хүргээ тэнцсэн. Чи өөрөө мэдэрсэн те. Ялангуяа өнгө алдсан юмнууд бол байгаа, жижиг сажиг юмнууд байна. Тэрийг бол яах вэ? Чи бол дасгал сургуульд хийгээл гайгүй болчихно. Би бол чамд итгэж байна. Тийм учраас тэнцсэн. Амар хичээж байгаа чинь мэдрэгдээд байна. Айгу хичээж байна. Хичээжсэн мөртлөө ямар их өнгө алдав. Ямар ч байсан би өөрийнхөө санаа бодлыг хэлчихлээ. Тэгэхээр зэрэг миний хувьд тэнцээгүй. Намайг ер нь цэцэрлэг тахаас ихсүүлээд ээж маань юусэн одоо ямар нэгэн тэмцээн уралдаанд орох бүхэл зүйлд үргэлж хамтдаа яваад тэгэл хувц хонор одоо дуулах дууг мөрөлт хамт бэлцээд би чинь зарим үед тэмцээнд тэнцэхгүй гээл гараал ирнэ тэгэл ээж уйлаад ээжигээ дагаал ерөөсөө ээжтэйгээ ерөөсөө байгаль хамт байдаг гэсэн. Гаднаасаа гоё харагдах. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi Brand. 2013 оны хавар соёл урлагийн сургуулийг дөрөнд дулаан шимэгчлэр төгссөн. Бас миний дуучин болох мэргэжил маш их нөлөө үзүүлсэн хүн бол Монгол Улсын гавьд жүжигч Ариун Нэгч маань. Тэгээ би Ариун Нэгчийг хараад би ерөөсөө яг Ариун Нэгч л дуучин болно гэл миний эргэн тойрны ер нь ойр дотны хүмүүс бүгд мэдж байгаа.